And here are the Oscar winners 2025. Зэ нэг хоёр бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Баяраа. Тэгээд бичлэгийг бас нэлээд удажчлаа. Тэгээд жоохон зэвэрсэн байж магадгүй тийм ээ. За тэр яг хөө тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө бичлэгээр бол Оскар 2025-ын тухай ярилцах болно. 97 дахь удаагийн Оскарын наадам өчигдөрхөн миний бичиж байгаас өчигдөрхөн буюу 3 сарын 3-ны өглөө тийм бидний хувьд Америкт бол 3 сарын 2-ны орой ёслол төвлөр болж өндөрлөлөө. Тэгээд энэ дээр юу болов? Хин ямар шагналууд аав? Тэгээд церемони те үйл ажиллагаа ямар хуу болов гэдэг тухай өнөөдөр хэдүүлээ ярилцгаая. Зэ. Тэгээд Оскарын хөтлөгчөөр бол Conan O'Brien ажилласан байгаа. Ерөнхий надад бол жокууд нь, референсүүд нь те хошигдлууд нь ерөнхий таалагдсан. Гэхдээ яг эхний юм дээр гарч ирэхдээ substance-ийн синийг референс болгож ашиглаад гарч ирж байгаа син биш хэсэг ба. Тэр бол яг нэг тийм сүртэй гой байсан юм санагдаагүй. Тэр церемонд жоохон нэг тийм creepy амьсгал оруулсан санагдсан. Тэр нь тэгээд зүртэй надад бол яг наалтаж таалагдаагүй. Бусдаар бол тэр шай хөлөөд гарч ирээд төгжим цог тоглолдог ч юм уу, тэгээд бүл бүжгэлдэг ч юм уу. Тэр бол окей. Тэжгүй байсан. Тэгээд өөр олон хэлээр ярьдаг тэгээд хятад байсан, энэтхэг байсан гэж санагдаж байна. Испани байсан. Тэр бол гоё. Тэгээд нэг офермент ээлжилж ярьж байгаа. Элийн гац өнөгчтэй гарч ирж тэгээд хүндэтгэл үзүүлж байгаа. Элейд одоо ямар маш том төмөр гараад олон хүмүүс амнаас төгшөлтэй санхүүгийн хувьд хохирсон байгаа билээ. Яг тэр үед бол тэгж гарч ирсэн хүндэтгэл үзүүлсэн бол гоё байсан, таалагдсан. За Conan O'Brien бол болчихж байгаа. Тэгээд хэнийг Emily Parrott-тэй асуудалтай байгаа хүмүүсийг бас хийгээд яжлаад авсан юун дээр half time болж яхад нь одоо ингээд Kendrick Lamar гарч ирээд Drake-ийг pedophile-аар дуудах цаг боллоо гэж хэлсэн жоок мөгдөл надад бол айгүй гоё туссан. Сонирхолтой гоё жоокуд гэж бол санагдсан. Зэ performance-ийн тухай ярих юм бол Ariana Grande болон Cynthia Erivo Wicked-ийн одод гэх юм уу. Тэгээд одоо аль нь best supporting actress болон leading actress дээр нэр дэвшсэн хүмүүс маань гарч ирээд Оскар нээсэн. Мэдээж Ariana Grande, Cynthia Erivo хоёр аль нь тусдаа маш том карьертэй мундаг хүмүүс. Тэгээд Оскар нээсэн бол бас гоё байсан. За юуны Оскарын дундуур бол James Bond-ийн кинонуудад tribute хийсэн тоглолт байсан. Одоо Margaret Qualley тэ одоо 20 хэдэн жил ч угаасаа алж ийн дөө. Одоо 20 хэдэн жил тэгчтэй баг Nice Guys-аас хойш л амар гоё байсан юм шиг надад санагдаад байна. Одоо Nice Guys дээр байдаг. Одоо Made гээд Netflix-ийн зурлал нь бас тодорхой хэмжээнд хүмүүст хүрсэн юм шиг. Яг хоо globally одоо бол юу энэ төр гээл Substance гээд амар том болж байна л да. Гэхдээ тэрнээс өмнө бас айгүй гоё жүжигчин байсан. Яг хоо хангалттай тийм гол дөрүүдэд тоглоод байж чаддгүй ч гэсэн яг туслах дөрүүдэд ингээд гоё байдаг. Дүрээч гоё гаргадаг, cool, мундаг, гоё чимэгтэй гоё жүжигчин. Тэгээ тэрүүгээрээ бас айгүй цаашаа бол бүр алах байх гэж бол бодож байна. Margaret Qualley гарч ирээ бүжгэлсэн. Тэгээ тэрэн дээр Lisa, Doja Cat, Ray гэсэн артистууд гарч ирж бас өөрсдөө үзүүлбэрийг үзүүлсэн байгаа. Тэгээ тун удалгүй сүүлийн перформансаар болохоор Queen Latifah гэж эмэгтэй гарч ирж бас өөрийн үзүүлбэрүүдийг үзүүлсэн. Ерөнхийдөө яг бүр амар гоё перформанс гэж хэлэх юм бол бас цөөхөн байсан юм болов. Гэхдээ яг жоохон шит санагдсан юм бол байхгүй. Бүгдээрээ дайжгүй байсан миний хувьд бол. Тэгээ Оскарын бас гоё моментууд байна л да. Яг шууд ингээд энийг энэ авсан, энийг тэр авсан гэж хэлхээс өмнө хэдүүлээ бас Оскарын ceremony яг ёслолын үйл ажиллагааны юу басан тухай бас нэг хальт яриад орчвол бас зүгээр юм болов уу гэж бол бодсон. Надад хамгийн таалагдсан юмнуудын нэг нь костюм дизайнд нэр дэвшсэн кинонуудын яг онцлог жүжигчд нь гарч ирээд тэгээд тэр хүмүүсээ зарлаад тэгээд ялагчийг гаргаж ирж тодруулсан үйл явдал болсон. Тэр бол надад маш их таалагдсан. Тэгээд костюм дизайнаар Wicked авсан байгаа. Тэгээд энэ төрөлдөө ялалт байгуулсан анхны хар арьстай хүн болсон байсан. Тэгээд анхны гэдэгт тодтгол хүнд ер нь ямар үнцэнтэй вэ? Ямар ач холбогдолтой вэ? Яагаад гоё юм бэ гэдгийг бас дахин сануулсан гоё хэсэг байсан болоо гэж бодож байна. Яг хүмүүс ба тэгэл дахиад хар арьстай хүн дахиад woke shit дахиад яг анхны хар арьстай яг заавал хар арьстай гэж яриа та ингээд
тэгжиж магадгүй. Гэхдээ тэр чинь ингээл бүгд бүтэн race байна. Бид нар одоо анхны Аз эмэгтэй Оскар авсан те Минарегаар авчихсан санагдчих би буруу санааг бол анхны Оскар те анхны Аз найруулагч авсан Оскар Parasite те анхны Best Picture авсан кино гэхэд ямар их баярлж байлаа. Тэрэн дээр бид нар дахиад Азад Vogue энтер гэдггүй л байсан юм шүү дээ. Тэгэхээр анхны төлөөлөл гэдэг юм чинь биднэрт амар чухал байдаг. Тэгээ тэрийг бас гой гаргаж ирсэн мөчүүдийн нэг байсан болов уу гэж бодож байгаа. Тэгээд ганцаар зогсохгүй өнөөдөр анхны гэсэн тодтолтой бас гой юмнууд байгаа. Тэгээ цаашдаа яригдах байлгүй. Миний хувьд Оскарын хамгийн гоё моментууд хэсэг нь Ben Stiller гарч иж, за бараг л гарч иж гэх production design зарласан хэсэг байсан. Тэгээд түрүүний миний интро бас тэрийг references-ийн дөөрөөсөн хэсэг бол байгаа. Надад тэр айгүйх таалагдсан. За таалагдаагүй зүйлүүдээ дараа нь яднаа. Хэдүүлээ одоо юу ямар төрөлд ямар уран бүтээл ямар хүмүүс шагнал авсан гэдгийг хэдүүлээ харцгаая. За би яг одоо Hollywood Reporter орсон сууж байна. Тэгээд хамгийн доороос нь дээшээ буюу жижигээс нь том руу ерөөхдөө явцгаая. За visual effects Dune Part 2 авсан байгаа. За яг Dune Part 2 авсанд бол мэдээж баярлж байгаа гоё. Тэгээ мундаг бүтээл байсан. Би бол энэ 10-ны тодорхойлох бүтээл юм болов уу гэж бол өөрөө бодож байгаа. Тэгээд манай дээшээ үе магадгүй тэрний дээд үе юу Lord of the Rings гэж агуу кинотой тэ 2000-ад оны Lord of the Rings-ээр тэ бүгсний эзнэр төлөөлөхгүй байхын аргагүй. Бидний үеийг бол бидний гэдэг нэг бидний яг нэг тийм кино appreciate хийж үзчихтэй. Ингээд ямар мундаг гоё юм бэ гэдгийг мэдрэх насанд хүрснээр яриад байна л да. Бидний үед Dune байгаа юм шиг санагддаг. Dune 1 маш гайхалтай бүтээл, 2 маш мундаг гайхалтай бүтээлүүд. Тэгээд 3 ч гэсэн удахгүй хийгдэж гарна. Denis Villeneuve энэ тэ маш сонирхолтой, маш тэ дэлгэсэн бүтээлд буулгахад хэцүү зохиолыг авч ингэж masterpiece хийж чадсан байна гэдэг бол үнэхээр бахархууштай бахтан үйл явдал. Гэхдээ Оскар хангалттай яригдаж чадахгүй байгаа, хангалттай үнэлэгдэж чадахгүй байгаа гэдэг нь үнэхээр их харамсалтай. Тэний Villeneuve Dune 1-ээр ч твшээгүй, 2-оор ч твшээгүй. Тэгээд Dune мэдээж бид бүгдийг мэдж байгаачлан энэ жил Best Picture бол авч чадсангүй. Бид нэр эхний Dune дээр ярьжсэн санагдаж байна. Одоо хоёр дээрээ л бүгдийн түүх байх таа гэжсэн. Тэгээд дахиад харамсалтай юм болж чадсангүй л дээ. Гэхдээ visual effect дээр авсан байгаа. Энэ дээр магадгүй Ellen Romulus бас яригдах хэрэгтэй байсан байж магадгүй. Хүмүүс тэгж ярьжсэн. Би бол үтсэн биш ээ. Худлаарай таах үү. Би ихтэй бас энэ жил юу яасан? Сая 2 сард нэлээ ажил ихтэй байж таарад маш бага кино үзэж орсон сая Оскар руу. 3 сарын 1-нд шууд гэртээ ирээл ардаас нь 2, 3, 4 кино давхарлаж үзээл. Тэгэл ордлоо гэхэд юу яаж байгаа байхгүй юу? Best Picture байгаа 10 киноны би 6-ыг нь үзээд орж байгаа. Миний үзсэн кинонууд бол Anora, The Brutalist, A Complete Unknown, Dune Part 2, Emilia Perez, тэгээд Substance гэсэн 6 кино аа. Харамсалтай нь Conclave, I'm Still Here, Nickel Boys, Wicked гэсэн кинонуудыг үзэж бол амжаагүй. Conclave, I'm Still Here гэсэн кинонуудаар үзэх хүсэл бол байсан. Nickel Boys болон Wicked дээр бол яг үнэндээ тим их бол байгаагүй. Wicked бол бас нэлээ том кино байлаа штэ. Blockbuster гэдээ хэлчихэд ерөөсөө буруутгааргүй том кино байлаа. Маш олон сарч за байлээ 7 хоногуд тий театраар гарлаа. Монголд ч гэсэн гараад амжсан. Тэгэхэд бол яг үнэндээ үзэх хүсэл төдийлөн байгаагүй. Гэхдээ яг нэг тийм Оскарын болон Awards хийсэнд одоо ингээд маш чанартай тий маш олон төрөлд нэр дэвшээд явж байхаар нь энэ ч үзэх хэрэгтэй юм шүү гэж бол бодсон даанч харамсалтай үнэхээр их амтсангүй. Тэгээд дараа жил бас part 2 нь те 2 дугаар анги нь part 2 нь мөн эсэхийг мэдэхгүй байна. Аюутаж 2 дугаар анги нь гарах товтой байгаа юм байлаа. Тэгэхээр эхний анги нь ер нь үзчих хэрэгтэй байхаа. Гэтэ маш урт те баг 3 цагийн кино. Тэгээд трейлер нь үнэхээр анхааралтайг болохоор бас үтгэж жоохон хэцүү л байгаа л да яг нэг хэлэхэд бол. За best sound төрөлд Dune Part 2 авсан байгаа. Энэ бол Dune-ийн авсан 2хан шагнал байгаа. Оскар. Тэгээд 5 төрөлд нэр дэвшээд 2-ыг нь авсан амжилттай явж байгаа Dune киноны хувьд бол. За production design миний түрүүний хэлээдсэн Ben Stiller гарч ирж зарласан энэ төрөл байгаа. Тэрэн дээр болохоор Wicked авсан. Энэ дээр бас Dune авах боломжтой байсан санагдаж байна. Гэтэ Wicked-тэй Nosferatu гэсэн бүтээлүүд Conclave ч гэсэн яг үнэндээ маш гоё юутай
production design харагдсан. Би өөрөө Brutalist-ийг бас үзсэн. Brutalist-ийн production design бол үнэнлэхгүй байсан. Тэгэхээр Wicked-ийг бас маш мундаг байсан болов гэж бодож байна. Яг ингэж том бүтээлүүдтэй бас тий өрсөлдөж авч байгаагийн хувьд би үзег болохоор бас тэгж ярьж байна л да. За артаас нь international feature film буюу шилдэг олон улсын кино гэх юм уу. Энэ дээр I'm Still Here гэдэг кино авсан байна. Одоо Fernando Torres гэж жүжигчин шилдэг эмэгтэй гол дүрт бас энэ киногаар дэвшсэн байгаа. Бразилийн хамгийн анхны Оскар хүртсэн үйл явдал болж байна. Би түрүү анхных гэдэг юм дээр бас хэвтээ нэлээд яригдах байхаа гэж ярьжсэн. Тэрний нэг нь бол I'm Still Here байна. За documentary short film богино хэмжээний баримтат кино төрөлт The Only Girl in the Orchestra гэдэг кино авсан байна. Би хэдүүлээ мэдгүй болохоор дараагийнх руу орё. Documentary feature film буюу шилдэг баримтат кино. Энэ дээр No Other Land гэж кино авсан байна. Энэ Ubifer тэ Улаанбаатар олон улсын кино фестивалаар гарч ирсэн гэж сонссон. Би мэдээж харамсалтай тэнд байж чадаагүй болохоор очиж үзээгүй. Хэзээч Улаанбаатар кино фестивал дээр очиж үзээгүй л дээ манайх. Манай хэд тэ бас боломжтой цаг зав таардаг өдрүүд байдаг бол намар болдог санагдчихэв. Очиж үзээрэй, маш сонирхолтой, маш мундаг тэ хийцэлтэй бидний яг зорж үзээд байгааргүй олон кино гарах тийм гоё фестивал байдгийг гинлээ. Би бас Монголд цаг зав таардаг үл үзмээр энэ жил магадгүй Бусааны олон улсын кино фестивалыг бас үзэх сонирхол бол байгаа. Гэхдээ яг цаг зав хичээл сургууль гээд таарахгүй байж магадгүй л тэ. За дараагийнх нь болохоор best music буюу original song. Энэ дээр El Mal гэдэг дуу авсан байгаа. Emilia Perez киноны. За music буюу original score Brutalist авсан байгаа. Миний хувьд бол Brutalist-ийг үзсэн Daniel Bloomberg гэдэг залуу хөгжмийн зохиолч авсан байгаа. Brutalist үзсэн ч гэсэн надад яг original score team гоё байсан юм шиг санагдаагүй яг үнэндээ. Яг гоё нь гоё л байсан л гэхдээ Оскар авах хэмжээний мундаг байсан гэж би одоо нөгөө юм аа ярих чинь л да одоо Dune энд дэвших хэрэгтэй байсан. Challengers дэвших хэрэгтэй байсан. Challengers магадгүй бүр Dune-тэй өрсөлдөөд авчиж болохоор байсан хэмжээнд гэж бол бодож байгаа. Тэгэхээр дайлал нэр дэвшээгүй тэрэнд үнэхээр харамсалтай байгаа. Оронд нь Conclave, Emilia Perez, Wicked, The Wild Robot гэсэн кинонууд нэр дэвшсэн байгаа. Би бол энэ дээр нэмээд Dune, Challengers хоёр бол орох хэрэгтэй байсан болов бүр авах хэрэгтэй байсан болов гэж бол бат итгэж байгаа. Тэгэхээр энэ бол жоохон бас миний хувьд бол сэтгэл хонсойсонэтгөр байлаа. За бодит зураг авалттай богино хэмжээний кино төрөлд I'm Not a Robot тэ би робот биш гэсэн кино төрүүлсэн бол одоо нүүр будалд болон үс засалт монголоор зүгээр дөрөв өөрөлт гэждэг байж магадгүй тэ makeup and hairstyle-ийн төрөлд тэ Substance авсан байгаа. Substance гоё одоо үдсэн хүмүүс бол мэдчихэе тэ яаж дүрийг өөргсөн байна гэдэг гоё. Би ихтэй Nosferatu хувьдаа авах байсан болов уу гэж бодож исэн. Nosferatu бас үнэхээр гоё байсан тэр тал дээр. Emily Perez бас ер нь бол гоё байсан шүү. Яг дүр өөргөл тал дээр одоо тэр Carla Sofia Gascon жүжигчнийг бол яаж өөргсөн байгаа энэ төр бол надад маш их таалагдсан. За одоо хэдүүлээ Sean Baker-ийн гэрэнгүй л орох гэж байна. Эхний авсан шагнал нь film editing Эдитийн төрөлтөөр авсан ба. Одоо манайхан бол монтаж гэж ярьдаг тийм ээ. Anora киногоор Sean Baker. The Brutalist, Conclave, Emilia Perez, Wicked гэсэн кинонуудтай өрсөлдөд Anora авсан ба. Anora гоё байсан. Anora ер нь оны хамгийн онцлог бүтээл ялтч Оскар бол ингээ харагдчихж байгаа. Гэтэ миний хувьд ч гэсэн бас яг үзсэн хүний хувьд те фэний хувьд маш гоё кино байсан. Яг би Best Picture-г Dune авах хэрэгтэй байсан гэж бодож байгаа нь үнэн л дээ. Гэхдээ Anora-г ингэж гоё явсанд бол нэг харамсаад байх юм бол бас байхгүй. Үнэхээр гоё байсан. За cinematography. Одоо зураг авалттай өнгө тавилт энэ төр орж байгаа. Энд болохоор Brutalist кино авсан. Гоё байсан. Brutalist бол үнэхээр гоё байсан. Гэтэ Dune бас нэр дэвшсэн байгаа авах хэрэгтэй байсан байж магадгүй бүтээл. Maria болон Nosferatu хоёр бас үнэхээр гоё байсан. Би Nosferatu-г л үзсэн. Maria-г үзэж амжаагүй ба. Maria-г худлаа ярьсан. Nosferatu бол үнэхээр гоё байсан тэр тал дээр. Энэ дээр Challengers дэвших хэрэгтэй байсан. Үнэхээр дэвших хэрэгтэй байсан. Тэр өнгө, зураг авалт, харагдаж байгаа байдал, хаанаас үнцэг авсан байгаа. Одоо тэр фэнсний талбайн доороос зураг авцсан, бөмбөний өнцгөөс зураг авцсан. Тэр энэ төр бүр
ингээд тархит хэлбэлмээр тэгээд муухай биш дээ. Зүгээр хүмүүний үзээс ингээд ягаад ингээд зүгээр тэнийг харагдаж болно штэ. Тэр нь артистик амар гоё байгаад байгаа байхгүй юу? Тэгээд ялангуяа тэр тенсний талбай ингээд доороос зураг авалт хийсэн байдаг. Вау, тэр ямар гоё хэсэг байсан бэ. Тэр нь бол бас за авдгүй маа гэхэд нэр дэвшээтэй олны анхаарлыг татаж ингэж хүндлэгдэх ёстой байсан болов уу гэж бол би хувьдаа бодож байна. Гэхдээ Brutalist авсан бас тийм юу бол байхгүй. За animated богино хэмжээний кино. Энд дээр бас гадуур нэлийн хүмүүсийн яагаад л нэг англиар сайн ярьж чадахгүй хүмүүс тэгээд энийхээ утаснаас харж уншсан нэгнээсээ булааж авсан тэр яах вэ? Надад бол нэг тийм сүртэй юм бол санагдаагүй. In the Shadow of the Cypress гэдэг кино авсан байна. За animation дээр дахиад нэг анхны гэсэн тодтолтой юм гарч ирж байгаа нь Flow гэдэг кино авсан байгаа. Энэ бол Латви уран бүтээл. Латвийн хамгийн анхны Оскар болж таарчаа. Inside Out 2, Memo of the Snail, Wallace and Gromit, The Wild Robot кинотой өрсөлдөөд Flow. Би Flow гэдэг киног үзэх сонирхол бол маш өндөр байгаа. Би яг үүндээ энэ 5 киноноос алийг ч үзсэн юмжаагүй л да. Хүмүүс Wild Robot-ыг маш гоё байсан гэсэн. Тэгээд Memo of a Snail гэдэг киног бас үзээрэй гэж маш хүмүүс санал болгож байсан. Inside Out 2 бол тэгээд яг бас blockbuster бүтээл тийм ээ. Бараг л гэж тэр бом толор олцсон билүү. Аяг их мөнгө олоодсан санагдах юм. Ийм бүтээлүүдтэй дэвшээд Flow кино авсан байна. Flow үнэхээр хөөрхөн харагдчихсан. Тэгээд үзэх хүсэл бол улам нэмэгдэж байна. За артаас нь шилдэг оригинал зохиол. The Substance, September 5, A Real Pain, The Brutalist гэдэг кинонуудтай зэрэгцэж нэр дэвшээд Anora авсан байгаа. Sean Baker. Эдитинг өөрөө хийдэг найруулагч өслөө. Зохиолоо бичиж авч байгаа. Sean Baker бол үнэхээр энэ өдөр түүх бүтээж чадсан шүү. Screenplay дээр би Sean Baker авсанд үнэхээр баяртай байгаа. Brutalist-ийг үзсэн. Яг нь Brutalist-аас бол screenplay хамаагүй илүү байсан гэж бодож байна Anora-г. Тэгээд Real Pain дээр бас Jesse Eisenberg маш гоё жүжигчин одоо найруулагч зохиолч болоо явж байгаа залуу. Тэгээд Real Pain-ийнхаа гол 2-4-ийн нэгт ч гэсэн тоглоод амжсан. Зохиолын үед маш гоё байсан гэж сонсогдсон. Тэгээд бас үзэх хүсэл зөндөө байгаа. Цаашаа үзье ч гэж бодож байгаа бүтээл. Сэдвчилсэн зохиол төрөлд Conclave авсан байгаа. Complete Unknown, Emilia Perez, Nickel Boys, Sing Sing гэсэн кинотой өрсөлдөөд. Complete Unknown-ыг л үзэж амжсан байна би одоо Emilia Perez-тэй зүг. Тэгээд Conclave бол бас трейлер авардуудаас харахад бас маш мундаг бүтээл болсон юм шиг харагдаж байна лээ. За ардаас нь хэвлээ туслах эмэгтэй жүжигчэнд нэр дэвшсэн хүмүүсийг харцгаая. Monica Barbaro, Complete Unknown киногоор, Ariana Grande Weak дээр, Felicity Jones The Brutalist киногоор, Isabella Rossellini гэнэ Conclave киногоор, тэгээд Zoe Saldana Emilia Perez киногоор кинонуудаар тус дэвшиж Emilia Perez авсан байгаа. Emilia Perez киногоор Zoe Saldana те. Zoe Saldana бол одоо бараг 20 гаруй жилийн карьертэй хүн байх шүү. Тэгээд бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон 2 киноны томоохон дөрүүдийг бүтээсэн эмэгтэй Avatar болон Avengers Endgame тийм ээ. Маш 2 том франчайзын нэг хэсэг байдаг эмэгтэй. Тэгээд анхныхаа Оскарыг атгсан бас гоё үйл явдал боллоо. Би Emilia Perez-ийг бол үзсэн. Тэгээд тэр киноноос ганц таалагдсан хамгийн гоё байсан үн нь бол Zoe Saldana байсан. Тэрнийг бол амбартай мэлнэ. Яг Emilia Perez бол надад яг үндэ уйтгартай, жоохон муу зохиолтой, муу дуунуудтай мюзикл кино байсан л та миний хувьд бол. Тэгэхэд хамгийн гоё юм байсан нь Zoe Saldana тэр кинон дээр маш гоё байсан юм шиг санагдсан надад. Тэгээд авсанд нь бол баяртай байна. За ардаас нь ер нь Zoe Saldana ч гэсэндээ ер нь нэлээд авардуудыг түүгээ явж ирсэн. Ард нь бол баг ямар ч өрсөлдөхчгүйгээр тэ авсан төрөл гэх юм бол туслах дүрийн эрэгтэй жүжигчин байна. За энэ төрөлд бол Anora киногоор Yura Borisov, Real Pain киногоор Carol Culkin, Complete Unknown-оор Edward Norton, The Brutalist киногоор Guy Pearce, The Apprentice киногоор Jeremy Strong нар нэр дэвшээд Real Pain-ий Carol Culkin авсан. Carol Culkin бол тэгэл гэртээ ганцаараа нэгээс хойш Hollywood-д байна. Тэгээд гоё Carol Culkin гоё штэ. Оскар авч байгаа мөчийг харах гоё байлаа. Тэгээд манай хүн бас нэлээ тайзан дээр нэг тийм сандарч салгалж байгаа юм бол харагдаагүй. Эсвэргээрээ манай Zoe Saldana бол үнэхээр emotional яг ингээд тодорхой уудалж гаргаж байгаа байсан. Carol Culkin-ийн хувьд бол арай 50 тэгээд илүү гоё
тийм менеж хийгээд гэх юм уу. Гой тайзан дээр айгу гоё байсан. Тэгээд их нэртэйгээ ярилцчихсан намайг Оскар авчих юм бол 4 дахь хүүхдийн маань төрүүлж өгнө гэд хэлжсэн. Одоо чи минь өрөнд орлоо. Энтергээ ярьжсэн тэр бол үнэхээр надад таалагдсан. Яг хүн болгоны яриад байдаггүй те. Хүн болгоны тийм humble 50 байгаад чаддгүй тайзан дээр тийм гоё байна гэдэг бол надад бол таалагдсан. Зяардаас нь бид бүгдийн хайрт гэж Anora бүтээлээр Mikey Madison гол дүрийн шагналыг авсан байгаа. За энэ төрөлд бол ямар хүмүүсийн нэр дэвшээд авчваа гэхээр Cynthia Erivo Wicked киногоор, Carla Sofia Gascon Emilia Perez киногоор энэ бол үнэхээр асуудал дагуулсан. Одоо Carla Sofia Gascon жүжигчний твитүүд бас хэцүү асуудлуудыг кинондаа бас дагуулж магадгүй бас киногоо доош нь татсан үйл явдалч болоод амжсан. Тэгээд Mikey Madison Anora киногоор Demi Moore хүмүүс авах болов уу гэж бас нэлээд бодож исэн. Substance киногоор Fernando Torres жүжигчин I'm Still Here кинонуудаар нэр дэвшсэн байна. Тэгээд мэдээж Mikey Madison Anora киногоор авсан. Anora киногоор Mikey Madison шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин авч байгаа нь хамгийн залуудаа энэ шагналыг авсан. Дараалал 9 ч ихсэж байгаа юм байна. Хамгийн залуудаа авснаар 1986 онд гарч исэн Children of a Lesser God киногоор Marilyn Matlin гэдэг хүн авч ирсэн бол 2 дугаар байранд бид бүгдийн сайн мэдэх Jennifer Lawrence 22 нас 193 өдөртэй байх та. Тэ? 23 нас арай өрөөгөө байх та гэсэн үг авч ирсэн тохиолдол болж таарч байна. Тэгээд 90-ад онд Оскар авсан 2 хүн. Тэгээ энэ төрөлд авсан 2 хүн эмэгтэй хүн байгаа нь Mikey Madison тэгээд Jennifer Lawrence. Одоо 90-ад оны эхэнд төрсэн, хойно төрсэн 2 хүн. Нэг нь 90 онд, нэг нь 99 онд төрсэн 2 эмэгтэй байдгийн байна. Болж байгаа юм байна гэвэл илүү зөв бах тийм ээ. Тэгээд Demi Moore-ийн хувьд бол гоё байсан. Гэхдээ хэрвээ Demi Moore ингэж нэр дэвшиж байгаа бол хамт Margaret Qualley бас нэр дэвших хэрэгтэй байсан юм шиг санагдаж байгаа байхгүй надаа. Margaret Qualley, Demi Moore хоёр бүр яг нэг юмны хоёр тал угаасаа нэг дүрэгч бүтээж байгаа. Тэгээд yin yang гэдэг шиг ингээд нэгний бүрдүүлж байгаа, бүтээж байгаа маш мундаг гоё те нэг нөхөж тоглолцсон гоё тийм тоглолт байсан юм шиг санагдсан перформанс-ийн хувьд тийм ээ. Тэгэхэд нэгэн төвшөд нэгэн төвшгүй байгаа. Яг хөө мэдээж leading role, supporting role гэд өрсөлдөөн нэрээ өөр байж болно л доо. Гэхдээ л яг үүндээ надад Demi Moore-с илүү Margaret Qualley кинон дээр гоё байсан санагдсан. Тэгэхээр Mikey Madison авсанд яг хөө тэгэхэрч байх уу те. Demi Moore биш бол Mikey Madison гэсэн утгаар биш л дээ. Mikey Madison өөрөө Anora кинон дээр ямар гоё байлаа. Ямар олон төрлийн тэ даалгаврыг биелүүлэх шаардлагатай болж тэрийг яаж амжилттай дуусгасан гэдэг талаараа Anora авахд бол үнэхээр гоё. Тэгээ ардаас нь Adrien Brody шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг авсан байгаа. Timothée Chalamet, Colman Domingo, Ralph Fiennes, Sebastian Stan гэсэн мундаг жүжигчдтэй өрсөлдөж энэ шагналыг бол 2 дахь удаа өөрийн болгож чадлаа. Тэгээд энэ дээр бол бас сонирхолтой юм яригдах хэрэгтэй юм нь хамгийн залуудаа шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчнийг авч ирсэн тохиолдол бол 2002 оны Pianist киногоор Adrien Brody өөрөө авч ирсэн байгаа. Тэгээд 23 жилийн дараа буюу яг авар дараа бол 22 жилийн дараа дахин энэ төрөлд ялалт байгуулж чадлаа. Brutalist кинон дээр бол манай маш гоё байсан. Надад үнэхээр их таалагдсан. Тэгээд авсан ч гэсэн баяртай байгаа. Гэхдээ энэ дээр Brutalist дээр бас нэг юм ярихад actors in a supporting role буюу туслах дүрийн эмэгтэй жүжигчин дээр Felicity Jones бас нэлээ хүчтэй өрсөлдөгчтэй нэг байсан болов уу гэж бол надад санагдаж байгаа. Надад бол тоглолт нь үнэхээр их таалагдсан, маш гоё байсан. Гэхдээ яа зөвсөлтөний авсан ч гэсэн нэг гэдэг юм бол байхгүй л дээ. Тэгээд Adrien Brody бол үнэхээр гоё байсан. Тэгэл хамар мамарч тусал. Тэр яг бохмог шийддэг хинтээ Hollywood өмсөлтөг юмнууд нь бас яавал ах юм да. Тэгээд яг кино урлагийг appreciate хийх чаа те ингээд тэмдэглэх чаа байгаад нь баярлж байгаа үйл явдал энэ бол Оскар бол те. Тэгэхэд Will Smith-ийн алгаддаг ч юм уу, Adrien Brody-гийн богшиддаг ч юм уу тиймэрхүү юм дээр яг тэгээд social media дандаа л юм байна ахaltaа. Анхаарал тиймэрхүү юмнууд дээр хандаж байгаа нь бас жоохон харамсалтай. Ардаас нь шилдэг найруулагч төрөлд Jacques Audiard Emilia Perez киногоор, Sean Baker Anora киногоор, Brady Corbett The Brutalist киногоор, Coralie Farget гэж би бол унших гэдэг л гэхдээ яг Франц эмэгтэй болохоор Coralie Farget гэж унших нь зөв болов гэж найдаж байна. Мэдхгүй. Substance киногоор, James Mangold
A Complete Unknown кинонуудаар тус нэр дэвшээд Sean Baker үнэнлэхүй ялт байгуулсан болов уу гэж бол миний хувьд бол бодож байна. Тэгээд энэ үдшийн эрхэм ялтч Sean Baker байж чадсан. Тэгээд юунууд нь ч гэсэн acceptance speech-үүд те одоо шагналаа хүлээж авахтаа тавьж байгаа итгэл нь үнэхээр гоё байсан. Long live independent film гэд тусчаа шүү дээ. Одоо кино урлаг мөнх настыг л гэж байгаа шүү дээ. Бараг л гоёэр хэлэхэд. За тэгээд best picture аа мэдээж түрүүн би дурдсанчлан Wicked, The Substance, Nickel Boys, I'm Still Here, Emilia Perez, Dune Part 2, Conclave, A Complete Unknown, Brutalist кинонуудтай зэрэг нэр дэвшээд Anora авсан байгаа. Anora. За тэгээд энэ дээр бас сонирхолтой юм болж байна. Anora тэгээд best picture авчлаа. 6 төрөл нэр дэвшингүүдэд 5-ыг авчлаа тий. Энэ жилийн бол үнэмлэхүй ялагч байж чадлаа. Хамгийн том кино байлаа тий Оскарын. Энэ дээр тэгээд Anora түүсэн гэж яриад байгаа дээр би тэгтээ бас жоохон эсрэг бодолтой байгаа. Яг Anora үнэхээр гоё байсан, гоё шагналуудыг авсан. Гэхдээ энэ оройн чинь жинхэнэ ялагч, жинхэнэ Man of the Hour чинь Sean Baker байхгүй да. Sean Baker ганцаараа 4 шагнал. Яг ганцаараа гэж хэлэхэд буруу нь л та мэдээж. Гэхдээ 4 шагналыг авсан ба. Одоо Anora киногийн нартаа Sean Baker producer-ээр авчаа, director-ээр авчаа, writer-ээр авчаа, тэнгүүтээ editor. Юу гэсэн юм бэ? Producer-аар нь авчаа, найруулагчаар нь авчаа, зохиолчоор нь авчаа. Тэнгүүтээ edit хийж байгаа хүн те. Ийм 4 том төрөлд ганцаараа шагнал авч яах гэдэг чинь яг бүгдийг ганцаараа хийсэн гэсэн үг биш шүү. Би дахиж дурдж байна. Гэхдээ яг ганц хүн ингэж шагнал авна гэдэг чинь түүхэндээ байгаагүй амжилт юм аа. Гэж одоо Hollywood Reporter дээр бас ийм нийтлэл орсон байхгүй ороод уншиж байна. 1954 онд Walt Disney 4 Оскарын шагнал нэг юун дээр хүртэж исэн юм байна. Нэг Оскар дээр гэсэн үг шүү дээ. Нэг өдөр болсон Оскар дээр. Тэр нь гэхдээ 4 өөр киногаар. Тэр үед Disney production ямар байлаа те. Тэгсэн бол Sean Baker нэг киногаар тэгээд ийм том төрлөөдд нь штэ. Найруулагч, зохиолч, edit, producer. Одоо баг жүжиглээд авцсан бол одоо тэгээд All Hail the King гэдэг шиг өөр өрсөлдөгч байна уу боллоо штэ. Тэгээд энтэй бас ойрхон төхөж очиж болохоор юм 2020 оны Parasite киноны Bong Joon-ho те байна л да бидний нэрлэл заншснаар. Энэ гэхдээ 4 дахь шагналд нөгөө international гэж явдаг болохоор тэгээ олон улсын кино гэдэг төрөлд авдаг болохоор тэр нь яг продюсер найруулагч гэхээс илүүтэй улс руу навчдаг юм байна л да. Тэгэхээр яг Bong Joon-ho эзэмшиж байгаа гэж хэлэхэд бол буруу. Яг 3 шагналтай гэж бол яг өөрөнд тооцдог юм байна лээ. Тэгэхээр Sean Baker бол яг энэ амжилтыг эзэмшиж байгаа анхны бүгд одоогоор цор ганц хүн. Дөрөв нэг юм марцсан байгаа нь жижиг гэж хэлэгдэж болохоор шагналын эстэд ярих боломж нь бас айгүй бага болттой юм шиг санагдсан. Одоо энэ жилийн Оскар дээр ч гэсэн яг ажиглагдсан юмнууд байгаа л та. Яг продюсерууд гарч ирээд, уран бүтээлчд нь гарч ирээд тийм ээ. Яг олон хүн бас ярьж болохоор нөхцөл байдалтай ярмаар байгаа нөхцөл байдалд орж ирэхэд жоохон яриулаад нэг хүн яриад усангуул артаас нь оркестр нь хөгжмөө тоглоод эхэлдэг те. Жоохон тэр хүмүүсийг моментыг алсан те үг хэлэх эрхчлөөг нь те. Тэр мөч чинь дахиж хүний амьдралд олдооч үгүй ч шүү дээ те. Ер нь бол Оскарын тайзан дээр гарч ийн үгээ хэлмээр байна. Яг Оскар атгцсан байна гэдэг чинь ямар гоё юм бэлээ. Гэхдээ тэрийг бас мэдрэмжээ илэрхийлнэ. Тэгээд хайртай дуртай гэр бүлийнхэндээ те хүмүүстэй баярлаа гэдгийг тэр тайзан дээрээс хилээд буушнаа гэдэг чинь ямар гоё үнцэнтэй үйл явдал те цаг мөч бэлээ. Тэгэхэд яг тэрэн дээр те одоо Adrian Brody ч гэсэн 2 удаа Оскар авахдаа хоёулын дээр нь хэлж байгаа шүү дээ. Бачаараа би яс хэлээдхий те. Тэгжид яг уу томчууд дээр ерөхий гайгүй л те. Одоо жишээ нь Adrian Brody энэ удаагийн Оскар дээр 5 минут 40 секунд ярьж энэ рекорд тогтоосон хамгийн удаа ярьсан хүн боллоо энэ гэдэг чинь яг хоо Adrian Brody бол арай урт байсан нь мэдгэж байгаа. Гэхдээ Adrian Brody тэгж амар зогсоохгүй байгаас те. Тэгэхэд яг жижиг гэж хэлэгдэж болохоор те яг том 5-ын нэг биш бол магадгүй том уран бүтээлч биш бол яг тэгж дундуур нь тасалдаг яг ганцхан үнээр яриа өгүүлдэг ч юм уу те 2 хүнээр богинохон яриа өгүүлдэг тэр энэ төр бол жоохон бас муухай санагдаж байна. Арай үг хэлэх хэрэгчлөөг нь олгоод те магадгүй перформансууд гоё л та. Гэхдээ перформансуудынхаа
оронд баг үгээ хэлүүлсэн ч яа тийм бэ гэж бодож байгаа байхгүй. Гэтэ ер нь яагаад тэгж цагт баригдах шаардлагатай энэ төр жижиг уран бүтээлчтэй гоё ярих боломж нь илүү олгоод те. Яа хамгийн гол нь дахиж энэ тайзан дээр гарч ирж юм шагнал аваач уу үгүй ч л байхгүй юу. Тэр хэл жоохон. Зэ тэгээд үзэх experience бол үнэхээр сонирхолтой гоё байж чадлаа. Юунууд Оскарыг үзэхийн тулд юу Disney Plus худалдаж авсан харамсалтай нь Монголд шууд дамжуулах сувг телевиз гэж байгаагүй аль биесээр гарах боломж байхгүй. Тэгээд Disney Plus Монголоос бас хандах боломжгүй болохоор монголчууд маань яаж үзсэн гэдгийг бас сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй VPN ашигласан байж магадгүй. Миний хувьд Солонгос улсад байгаа болохоор Disney Plus төлөөд үзэх бол боломжтой байлаа. Тэгээд Disney Plus сонгож Оскар үзлээ. Одоо сараа Disney Plus-тай бас найзлах бодолтой байна. Тэгээд нэр дэвшсэн тэ Best Picture нэр дэвшсэн 10 киноны Anora 6 төрөл дэвшиж 5-ыг авсан. The Brutalist 10 төрөл дэвшээд 3-ыг авсан. Wicked 10 төрөлд нэр дэвшээд 2-ыг. Emily Perez хамгийн олон төрөлд буюу 12 төрөлд нэр дэвшээд 2-ыг. Conclave 8-д дэвшээд 1-ыг. Dune Part 2 5 дэвшээд 2-ыг. The Substance 5 дэвшээд 1-ыг. I'm Still Here 3 дэвшээд 1-ыг. A Complete Unknown 8 төрөлд нэр дэвшээд харамсалтай авч чадаагүй болон Nickel Boys 2 төрөлд нэр дэвшээд тэгээд ямар нэгэн шагналыг өөрийн болгож чадаагүй гэртээ харьцсан үйл явдал боллоо. Тэгээд яа үдсэн experience-тэй бол харамсахааргүй гоё байлаа. Тийм яг хоо богшиддэр бусаар бол нэг тийм асуудалтай гэж хэлэхээр те нэг тийм хамаг имийг анхаарлыг татаад авчгаар муухай үйл явдалтай болсонгүй азар тийм ээ. Оскар ч бас нэг жоохон бүтггүй юм болдгоороо жоохон алдартай болоодсэн ш нэг 2-3 жил дараалаад. Тэгээд энэ жил бол айгүй бас хөөрхөн тэрхүү явчих шиг боллоо. Conan O'Brien-ы хөтлөлт ч гэсэн бас тодорхой хэмжээнд ажгүй мундаг байсан болов уу гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл үтсэн бол үнэхээр их баярлалаа. Хэдүүлээ тэгээд дараагийнхаа олон сонирхолтой бичлэгүүдээр уулзна гэж найдаж байна. Одоо бас кинонууд үзээ тэрнийхээ тухай ярилцж болно. Хэдүүлээ хөгжмийн тухай сэтгэл хэлцүүлгээ хаваалцж болно. Магадгүй ном өөр уран бүтээл юу гэдэг юм урлагтай хамаатай, pop culture-тай хамаатай бол хэдүүлээ юу ч ярилцсан болно. Тэгээд Instagram дээр дагаарай. Facebook дээр бас лайк дарж болно. Subscribe дараарай. Хэрвээ манай юмнуудыг дэмжиж donation хийх хүсэж байгаа бол мэдээлэл description хэсэгт байгаа. Тэгээд дараагийнхаа олон сонирхолтой аудио контент бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай.